Санамнахаа дараагийн бичлэгээр олзож байна. Энэ удаагийн бичлэгээр You Will Die in 6 Hours эмх нэртэй Солонгосын нэгэн сонирхолтой кино орж өгөхөд бэлэн болсон байна. Энэхүү бичлэгтээ минь хамтран ажиллаж буй Just Brandтэй баярлалаа. Just for a moment. өөрийгөө чөлөөлөх хамт цоошин шас хийсэн хамт just for a moment. За энэ бол манай голдор болох Жуньон. Өнөөдөр түүний төрсөн өдөр нь бөгөөд маргаашнаас 30 нас гих амьдралынхаа шинэ хуцыг нээх гэж буй нэгэн. Манай хүний хувьд найз нөхөд ойр дотны гэхэр хүн нээх байхгүй бөгөөд бусдын тэдлээр санхүүгийн эрхчлөөнд хүрч ангалуу сайхан амьдрах гэж хичээнгүйлэн амьдарч яваа нэгэн. Хүүхэд байхдаа 30 настай болох үедээ боломжийн амьдралтай санаа зовох зүйлгүй болчихсон байна гэж төсөөлж байсан ч харамсалтай нь бодит байдал түүний бодсон шиг нь амар байсангүй. Өдөрт 2-3 ажил зэрэг хийж байгаа ч олигтой хурааж цоглуулсан юм байхгүй. Ястал нөгөө 2 идэхгүй хоосоо онохгүй гэдэг шиг л явна. За энэ бол түүний додны гэж хэлж болох цөөхөн хэдэн хүмүүсийн нэг нь бөгөөд өмнө болсны хэрэгээс болоод танилцж байсан мөрдөгч ахна. Манай хүнд ямар төрсөн өдрийг нь хамт тэмдэглээд өгөх хүн байх биш. Мөрдөгч ахтаа төрсөн өдөр болж байгаагаа хэлснээр манай хоёр оройн хамтдаа хоолнд орохоор олцгаадаг. Удалгүй Жунион маань ажиллаад харцгаад ганц найзтайгаа уулзахаар цаг товлох бөгөөд очихоос өмнө төрсөн өдөр болж байна даа гэд өөртөө нэг таалагдсан хувцас авч өмсчхөөд л явж байтал гарцан дээр таарлцсан танихгүй залуу чи 6 цагийн дараа өхнэ гэж хэлдэг. Гэхдээ тэгэл годомжинд таарсан танихгүй хүнээсээ юм сонслоо гэж шууд итгэнэ гэж байх уу? Нэг их тоохгүй зүгээр явах гэтэл нөгөө залуу надтай айлтгаан уулзчаа гэж ятгадаг. Манай хүнч найзтайгаа уулзна гэж цаг тавуулчихсан байсан болохоор яаралтай явж байна гэд явах гэтэл чи угаасаа над найзтайгаа уулзаж чадахгүй гэж хэлдэг. Тэгсэн чинь нэрэл нөгөө уулзна гэд байсан найз нь найз залуугаа дагаад болцоотой гэд яваад өгчт юм да. За тэгээд гонигтайхан боцож байтал дахиад нөгөө залуутай даралдах бөгөөд нэрэл хэлснээр нь уулзалтанд бүтлгүүчсэн учраас энэ удаа түүний үгийг нь сонсоод үзэхэр шийддэг. Энэ залууд ягаад ч юм зарим хүмүүсийн үхэж байгааг нь харагддаг бөгөөд Жуниноос гадна 3 ч эмэгтэйгийн үхэж байгааг нь харагдсан бөгөөд нөгөө 3 нь ч яг тэр харсан ирээдүгийнхэн дагуу үхчихсэн юм байна лээ. Тэгээ энэ удаа манай Жунионы үхэж байгааг нь харагдсан бөгөөд одоогоос яг 6 цагийн дараа хүн тутгалуулж үхэж байгаа нь тодорхой харагдсан байдаг. Тэгээ өмнөх 3 оны ирээдүйн харагцаар байтал юу ч хийж чадалгүй ихүүлсэндээ харамсаж байгаа болохоор энэ удаа зүгээр суулгүй чамд тусламаар байна гэж хэлдэг. Тэгээ энэ залуу хэлж байгаа нь ч гэсэн үнэхээр л үнэн бөгөөд өмнө өгсөн эмэгтэйчүүд нь бүгдээрээ хүнд алуулж өгсөн юм байна лээ. Тиймээс мөрдөгчд аль хэдийнэ тэдний эргийг нь мөрдөд эхэлж гисэн бөгөөд хохирогчдыг адилхан болгож буй нэг зүйл нь үхийнхээ өмнө бүгдээрээ энэ залуутай уулзаж удахгүй үхнэ гэдгээ сонссон байдаг. Гэхдээ мөрдөгчдийн хувьд бол энэ ирээдүйг нь хараад энэ залуу эднэрт хэлсэн байна гэж бол бодохгүй тодорхой. Харин энэ залууг тэдэнд занл хийлэл хийж байгаад алсан байх магадaltaй гэж үзээд сэжиглээд эхэлж гисэн байгаа мэн лээ. Бас нэрийн залуугийн хувьд хүснэрийн хүмүүсийн ирээдүйг хардаг энэ төр бол биш. Зүгээр санамсаргүй байдлаар удахгүй хүнтэй таарлах юм бол тухайн хүний өгөж байгаа ирээдүй нь харагддаг. Тиймээс өнөөдөр зүгээр санамсаргүй явж байгаад л манай Жунионтой таарлаад ирээдүйг нь харсан гэдгээ хэлдэг. Тэгээ бас яг яаж 6 цагийн дараа өхнө гэдгийг нь мэдсэн гэхлээр өхөж байх үед цаг нь 12-ыг зааж байсан бөгөөд дээрэс нь яг энэ нуцтайгаа явж байсан болохоор өнөөдөр гэдгийг нь мэдсэн байдаг. За тэгээ энэ бүгдийг сонссон Жунион маань уг нь ихэндээ эргэлзэж байсан ч үнэхээр л өөрийнх нь 8 настай холбоотой зүйл болохоор ямар тааж идэхэд үзэхэр шийддэг. Тиймээс зүгээр сууж байгаа далуулхаа хүлээх биш өөрөө өрсөж ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй юм байна гэж боддог. Тэгээ үнэхээр л энэ залуугийн хэлсэн нь үнэн байх юм бол манай Жунионыг алах магадлалтай нэг хүн бол байгаа юм байна лээ. Манай хүнийг дээр үеэс нууцаар дагдаг байсан нэг хүн байгаа бөгөөд тэрнийг өөрөө хайж олоод алахаар шийддэг. За тэр нь яг ямар учиртай хүн юм гэхлээр Жунион маань нэг аппликейшнээр дамжуулж хүнтэй болцдог ажил хийдэг байсан юм байна лээ. 3 цагийн турш болцож яг л хосууд шиг гадуур яваад 400 мянгыг олдог байсан бөгөөд манай хүн мөнгөний төлөө тийм ажил хийж байхдаа тэр хүнтэй ахуулсан байдаг. Нөгөө залуу нь уулзах үедээ нэг их дуртай биш юм шиг бараг имэрдэг мөртлөө байнга л манай хүнтэй уулзахаар сонгодог байсан юм байна лээ. Магадгүй Жунионд манд оролцсон байх л та. Тэгэл байнга болцоор дуудаж араас нь мөшөгдөг байсан болохоор Жунион маань шууд л тэр хүнийг сэжгэлдэг. За энэ үеэр алгын хэрэг дээр ажиллаж байсан нэг багийнхан нэмэгтэй мөрдөгч нь өмнөх 3 охирогч нь гуруула мейз клубгийн газар ажиллаж байсан гэдгийг олж мэдсэн талаараа дарагтаа хэлдэг. За тэр мейз клуб гэдэг нь болохоор манай Жунионы ажилдаг байсан нөгөө болзооны аппликейшн юм байна лээ. Тэгэхээр ер нь бол энэ хэргийн ард байгаа алуурчин нь мейз клубгийн газар ажилладаг байсан хүмүүсийг хохирогчороо сонгож байгаа гэсэн үг. Гиснээс манай Жунионы таньдаг мөрдөгч ахын нас энэ хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд уг нөгөө мөрдөгч эмэгтэй нэлээд сайн ажиллаад хамаг мэдээллүүдийг нь олоод байхад дарга нь энэ хэргийг Жунионы мөрдөгч ахт нь наадахчихдаг.
Яг яагаад ингэснийг нь мэдэхгүй ч эмэгтэй мөрдөгч маань намайг эмэгтэй бас шинээр ирээд удааг байгаа болохоор л ингэж байна. Эсвэл даргад өөрт нь ямар нэгэн нуух зүйл байгаа болохоор л хүчээр шахаж байна гэж боддог. Гиснес Жунион маань энэ мөрдөгч ахтай тэр Мэйз клубгийн газрын хэрэгээс олж анх танилцж байсан юм байна лээ. Мэйз клуб насан туршийн охтуудыг ажилуулж байсан баригдсанаас болоод хаагдсан бөгөөд энэ үеэр Жунион маань ирж мэдүүлэг өгч байхдаа танилцсан байдаг. Гэхдээ манай хүн бол зүгээр л онлайнаар ажилладаг байсан. Дээрээс нь угаасаа насанд хүрчихсэн учраас асуудалгүй өнгөрдөг л дөө. Тэгээ Мэйз клуб хаагдсанаас болоод нөгөө Жунионтой уулздаг байсан залуу нь уулзаж чадхаа болсноос хойш манай хүнийг нууцаар дагдаг болчихсон юм байна лээ. Уг нь тэгээд өөрийг нь дагж байгааг мэдээд манай хүн цагдаад гомдол гаргасан ч нотлох баринд байхгүй гэд хэрэгсэхгүй болгосон байдаг. За үүний дараагаар манай хоёр явсаар хагаад нөгөө залуугийн гэрт нэртэл нөгөөх нь дөнгөж дөрөөх нь хамаг юм аваад нөгөөд явчихсан байдаг. Байрны эзнээс нь асуудал гэнтэл нутаг уцнагээд өнөөдөр яваад өгсөн 9 цаг 30 минутаас онгоцон цоно гэж байсан гэж хэлдэг. Тэгэхэр нь усан онгоцны бомбт дээр нь яваад очтол яг нөгөө залуутай таарлах бөгөөд нөгөөх нь нэрэл нутаг уцах гээд явж байх ба ямар ч зэжигтэй зүйл байхгүй манай хүнтэй хайлт таарлаж минь мэдчихээд л онгоцондоо суугаад яваад өгөн тэр. Зангснэр манай хоёр ямар ч зэжиглэхүнгүй болчихсон яг яхаа мэдхгүй явж байтал гэнт нөгөө залуу Жунионы эмээгийн ирээдүйн харагдах бөгөөд манай хүнд санаан зовоод эмнэлэгт байгаа эмээгөө залхтал харин ч эсэргээрээ би энэ нэлээд сайжирж байгаа гэж хэлдэг. Ямар эмээгийнхээ биеийг сайн байгааг сонсцоход уурлалтай нь биш. Гэхдээ энэ залуугийн ирээдүй хардаг гэдэгт нь манай Жунион баг зэрэг эргэлзэж эхэлдэг. За энэ үеэр Жунионы мөрдөгч ах нь манай хүний араас хүн дагж байгаа гэдгийг нь өөрөөс нь сонсцсон учраас тэрийг нь барьчих санаатай араас нь нэг туслагынхаа нууцаар дагуулчихсан бөгөөд нөгөөх нь нэг сэжигтэй хүнтэй хамт явж байна гэд мөрдөгч рүү зургийг нь явуулдаг. Тэгэхээр зургийг нь сайн шинжилээд үзтэл манай ирээдүйг хардаг залуу Ким Жоно гэдэг бөгөөд эхний хохирогч эмэгтэйгийн найз залуу байсан юм байна лээ. Дээр нь бол Жоногийн хувьд анхнаасаа л нууцлаг сэжигтэй байсан. Дээрээс нь эхний хохирогчийн найз залуунаас гэхлээр улмал сэжигтэн байх магадлалыг нь өсгөж байгаа юм л да. Тэгсэн энэ үеэр нөгөө эмэгтэй мөрдөгч чинь ахлахыгаа Мэйз клубын үйлчлүүлэгч нь байсан гэдгийг нь олоод мэдчихсэн байдаг. Өөрөө тэр Мэйз клубтэй холбоотой байсан болохоор л эмэгтэй мөрдөгчөөс энэ хэргийг холдуулчих гээд л үзээд байсан юм байна лээ. Бас дээрээс нь Жунионы мөрдөгч ахын ч гэсэн ахлахыгаа энэ хэрэгт холбоотой байсныг нь мэдэж байсан бөгөөд энэ алгын хэргийн хэрэгтнийг нь барьсныхаа дараа л ахлахтай хариуцлага тооцохгүй бол дараагийнх нь хэрэг гарч ирснээс болоод энэ алгын хэрэг замхарчгаж магадгүй гэд төрчимээгүй л явж байсан юм байна лээ. За энэ хооронд манай хоёр хэн хаанаас дайрахыг нь мэдэх боломжгүй болчихсон учраас ямар тааж бэлэн байж вэ гэж бодоод биеэ хамгаалах зэвсэг авахаар нэг хүнтэй очиж уулздаг. Тэгээ яг ингэж байж байтал мөрдөгч маань Жунион руу залгаад түүнд Жоногийн талаар бүх зүйлийг нь хэлж сэжигтэн байж магадгүй хүн учраас наад хүнтэй мэдээлэлгүйгээр дагуулад хүрээдрээ гэж хэлдэг. Игснийхээ дараа Жунионы мөрдөгч ахын дарга дээрээ ороод таны талаар эмэгтэй мөрдөгч бас мэдчихсэн байна. Ер нь бол тань дээр хэрэг үүсч асуудал гарах нь тодорхой болчихлоо. Тиймээс та энэ хэргийг надад даатгах чагаа. Тэгэх юм бол би ядаж таныг бага хохиролтойгоор энэ хэрэгээс чинь гаргаад өгье гэж хэлдэг. Дарган ч угаасаа асуудалтай болчихсон учраас дуугүй л үгэнд нь ороод түүнд ажиллагааг даатгадаг. Бас дээрээс нь Жунионы араас туслахаа нууцаар дагуулсныгаа хэлээд түүнийг буцааж гараа би ганцаараа очиж Жоног барина гэж хэлдэг. Тэгсэн дарга нь уг нь тухайн үедээ заа гэж хэлсэн мөртлөө Жунионы араас дагаж байгаа мөрдөгчөд буцахгүйгээр наана өөрийгөө нууцлаад надад яг юу болж байгааг нь цаг тухайд мэдээллээрэ гэж тушаадаг. За ингэснээр цаг 12 болох төхөж манай Жунион ч Жоног мөрдөгчийн хэлсэн газарт нь авч иртэл өдөржин зөв зүгээр хамт явж байсан хүн чинь гинтэл өөрчлөгдөж чи надад итгэхгүй байгаа үстэй гэд дайрч эхэлдэг. Тэгээ юу болж вэ гэсэн чинь түрүүн Жунионыг мөрдөгчтэй ярьж байгааг нь нууцаар сонсчоод л ингээд урлаад байгаа юм лээ. За тэгэл яг надад итэг энтер гээд л манай хүн рүү дайрч байтал азар мөрдөгч маань амжиж ирснээр Жоног зогсоож чаддаг. Тэгсэн мөрдөгчийн гар дээрх шивээсийг харсан Жоно түүнийг алуурчин байна гэж таниад буутаа өний өдөө сутаг барьж тэнэгтэж байгаад буудалчхан дэр. Манай хүнд ирээдүйн харагдахдаа бүтэн зураглалаараа биш зарим энтер нь харагдахгүй зарим хэсэг нь л харагддаг юм байна лээ. Тэгээ хоо азарч гэхүү гар нь харагдах үед нь алуурчны шивээсийг нь чэжилчихсэн болохоор л шууд түүнийг харсан дараадаа л алуурчин гэж таньдаг. Тэгсэн нэрэл Жоногийн харсан зөв байж таарах буюу энэ мөрдөгч ах нь жинхэнэ алуурчин нь олж таардаг. Тэр нь яг яагаад энэ эмэгтэйчүүдийг алж эхэлсэн гэхлээр Мэйз клубд ажилладаг байсан эмэгтэйчүүдийг бараг л биеийн үнэлж байгаа бузар эмэгтэйчүүд л гэж үзсэн юм байна лээ. Тэгээ мань хүн өөрийгөө шудраг нийгмийг бүтээх баатар, муу хүмүүсийг нийгмээс устгах ёстой энэ гэж дөргөөд л аллах гэж эхэлсэн байдаг. За тэгээ Жунион руу дайраад яг л нөгөө Жоногийн харсан ирээдүйн шиг нь алах гэж байтал нөгөө аль үчээ буудуулаад өчгсөн байх ёстой Жоно ч гинт босч ирээд мөрдөгч рүү дайрдаг. Гиндүүл дайрсан болоод ч тэрөө мөрдөгчийг аюулгүй болгоо зогсохгүй найз охиныгоо өшөөг авч бүр мөсөн гүзээх гэж байтал Жунион дүүнийг зогсоодог. Хэрвээ чи одоо наадхаа алчих юм бол яг наад үнтэйгээ адилхан алуурчин болоод л доосон шүү дээ. Тиймээс хэрэггүй гэж зогсоосноор түүнийг цагдаад нүлээл гэж өгөхөр болдог. Бас нэрээ Жоно яаж бодуулчаад амьд байгаа юм бол гэсэн чинь түрүүн биеэ хамгаалах зэвсэг авах гээд орсон газараасаа хантаа цутаг хоёр авчихсан л байсан юм байна лээ.
Бас дээрэс нь найз охиныгоо хувьд болох үед оршуулган дээр нь ирсэн найзынх нь ирээдүйн ч гэсэн манай хүнд харагдсан бөгөөд түнд хэлсэн ч нөгөөх нь харамсалтай нэтгээгүй байж таардаг. Үүнээс гадна дахиад нэг хүний өхөлч гисэн харагдсан бөгөөд гурвангийн аварч чадаагүй ч гэсэн тэр үед дандаа мейз клубын хүмүүс хохирогч болж байгааг нь анзаарсан байдаг. Ингэснээр дараагийн хохирогчин ч гэсэн мейз клубд ажилладаг хүн байна гэж гадарлаад зодолж байгаа Жунионыг хайж эхэлсэн бөгөөд анх уулзах үед нэрэл Жунионы ирээдүйн шууд харагдсан байдаг. Гэхдээ энэ удаа бол яг хизээ гэдгийг нь таамаглаж болохоор байсан болохоор манай хүнтэй хамт явж байх юм бол жинхэнэ алуурчинтай уулзаж чадна гэдгээ мэдээд салахгүй хамт яваад исэн юм байна лээ. Ингэснээр эцэст нь алуурчнаач амжилттай орё Жунионыг заюулаас аварч чадсан байдаг. Бас нэрээ өмнө нь Жунионы эмээгийн ирээдүйг нь буруу харсан гэж бодож байсан ч тэр нь яг үнэндээ Жунионы эмээ биш, Жунионы өөрийнх нь ирээдүй байсан юм байна лээ. Манай хүн одоогоос 60 жилийн дараа гэр бүлийнхнийхээ гар дээр амар тайвнаар өдөлж буй ирээдүй нь харагдсан байдаг. Тэгээ саяны өхлөөс мултарч чадсан болоод ч тэрөө хувь тавилан өөрчлөгдсөн бөгөөд энэ ирээдүйг нь Жунионд хэлж өгөөд манай хоёр өөрсдийн замаар явж буй зураглалаар кино манд дуусдаг. За тэгээд нэг юм кино байлаа. Тэгээд эцэст нь бичлэгэнд таалагдсан бол дараагийн удаа дараарай. Дараах хэвчлэгээр уулзтлаа. Түр баяртай.